Сайн бацхан уу. Энэ сайхан бэлэгт сайн өдрийн мэндийг Төв Азийн цээжин цугаа Монгол ахын дүүс та бүхэндээ хүргэж байна. За ингээд миний би Монгол улсын иргэн анх хоёр. Тэгээд ер нь бол яг уу маш энгийн, эглээр тэгтээ тодорхой он цаг дараалалтай, их сурвалжийн үндэстэй, факт баримт нотлогоотойгоор өөрийнхөө үеийнхэнд болон залуучууд үнэртэйгээ түүхийг жоохон өөрийнхөө өнцгөөс бас харсан, уншсан, судалсан, мэдсэн, сонссноо хуваалцах гэж Дува хистори, Дува түүх нэртэй ийм нэвтрүүлгийг эхэлж байна. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлэг бол Дува историгийн маань оршил хэсэг. Номоор бол өмтгөл үг ийм зүйл байгаа. Тэгээд анх хоёр миний хувьд бол энэ нэвтрүүлгийг яагаад хий гэж манай багийнхан зорьсон бэ гэдэг нэг л шалтгаан байна. Энэ шалтгаан бол манай монголчууд үг түүхээ ерөөсөө уншдаггүй тийм ээ. Нэг хоёр ном эргүүлээд харчдаггүй. Тэгээд нэг ийм талцлын байдалтай, хуваагдлын байдалтай, жалга довны байдалтай байгаад байдагт нь хувь хүнийхээ хувьд, иргэн хүнийхээ хувьд жоохон имзэглэж, харамсаж явд юм аа. Тэгээд тийм болохоор бас дамаа ялангуяа дүүнэртээ зориулж энэ зүйлийг хийж байна. Тэгэхээр яагаад Дува хистори гэж нэрлсэн бэ гэдэг бас энэ зүйлээ тайлбарлая гэж бодож байна. Ерөнхийдөө Монгол үндэстнүүдийн яг түүхэн их сурвалжид буусна нь бол Монголын нууц товчоо мэдээж байдаг. За тэгэхээр Монголын нууц товчоо бол ямар байдаг вэ гэдгийг зарим хүмүүс мэдж байгаа, зарим нь мэдэхгүй байгаа. За энэ чэнэс би оршлоо юу гэж бодсон бэ гэхээр Добоо мэргэн Дува сохор гэж ах トゥ хоёр байсан гэдэг. За тэгээ мэдээж Дува сохор нь бол дөрвөн ойрд болоод явжээ. Добоо мэргэн нь бол халах түмэн болоод явжээ. Ийм түүх бол нууц товчонд бичигдсэн байдаг. Тэр утгаараа бол монголчууд бол халахч бай, ойртч бай. Бид бол нэг үндэстэй, нэг модны мөчр салаанууд юм аа. Энийг Монгол ахын дүүс маань сайн ойлгоосой гэдэг утгаар Дува хистори гэдэг нэвтрүүлгийг эхэлж байгаамаа. За тэгээд өнөөдөр бол оршил гэдэг утгаараа бол ерөнхийдөө энэ Дува хисториогоор юу ярих гээд байна гэхээр Дува сухрын удам буюу баруун монголчууд дөрвөн ойрдын түмэн. Одоогор бол манай баруун 5 аймаг гэж яригддаг. Ялангуяа Ховд, Увс, Баян-Үлгээ, Завхан аймгийн нэг хэсэг тийм ээ. За тэгээд Говь Алтай аймаг гэдэг юм уу. Ингээд энэ баруун монголчуудын үүх түүхийг, амьдрал тэмцлийг, ахуй соёлыг бүх зүйлийг шингээхийг хүсэж байгаамаа. За мэдээж өв соёл гэхээр жишээ нь бол икэл хөгжим гэдэг юм уу, бие биелгээ, цуур хөгжим, хархираа, хөөмий. За энэ соёл агуулга талаас нь бас нилээдгүй зүйлийг бас ярина гэж бодож байна. За энэ зүйлүүд дээр маань бол тодорхой хэмжээнд бас зочид урьж оролцуулна. Нилээд судалгаатай, түүхч, доктор эрдэмтэн нилээн юм тархины бядтай хүмүүсийг зочдоор бас урьж оролцуулах юм аа. За тэгээд манай нэвтрүүлгийг дэмжиж бол Морин өрийн музей маань ажиллаж байна. Бид нар бас энэ Морин өрийн музейгээ Монголын ахуй соёлыг шингээсэн их гоё орчинтой гэж үзэж байгаа. Тэгээ нэг юмд олзуурхаж баярлж байгаа нь бол сүүлийн үед дунд сургуулийн 5 дугаар ангийн хүүхдүүдээс ахуулаад 5, 6, 7 жишээ нь 12 дугаар анги хүртэл энэ Морин өрийн музейг маш ихээр ирж үзэж сонирхдаг болсон байна. Энд бол эцэг эхчүүдтэй талархаж байна, багш нартай талархаж байна. За ийм дэвшилттэй зүйлүүд их гарч ирж байна. Тэгээ Морин өрийнхаа үүсэл гарлыг тэр 2000 жилийн өмнө, 3000 жилийн өмнө яаж үүссэн? Энэний домог туйл тийм ээ түүх шастрт юу тэмдэглэгдсэн? Эдгээрийг хүртэл бас явандаа нэвтрүүлгийнхаа цуврал дугааруудаар үзүүлнэ. За мөн баруун монголчуудын буюу дөрвөн ойрдын ахуй соёл, хувцсны соёл, хоол эдийн ундааны соёлыг бас ярилцах юм аа. За ер нь бол баруун монголчууд дөрвөн улиралдаа ямар
хүнс хоол эдийн ундааны соёлтой байсан юм бэ? Зун юу идэж уудаг байсан юм? Намар юу идэж уудаг байсан юм? Хавар өвлөн ямар хүнс хоол хэргэлдэг байсан юм? Ахуй соёл нь юу юм? Адууны соёл нь юу юм? Тийм ээ? Ингээд таван хушуу малаа одоо яаж адуулж байсан юм? Өв соёл зан заншил нь юу юм? Дөрвөн ордуудын одоо тэнгэр үзэл нь одоо ямар юм? Шашны үзэл нь ямар юм? Анх одоо зонхын шашин одоо дөрвөн ордод яаж дэлгэрсэн юм? За тэгээд одоо хүн бүхэн нэг харамсалтай зүйл үүдэг монголчууд маань. За одоо тухайн одоо 300 гаруй жилийн өмнө буюу 17 дугаар зууны үеийн сүүлч 18 дугаар зууны ихэр яг л тэр одоо дөрвөн ордын хаатын хажууд байсан юм шиг. Халахын хаад ноёдын хажууд байсан юм шиг. Бүр тэрийг одоо үдсэн мэдсэн юм шиг. Энэ одоо сошиал ертөнцийн фэйсбુક орчинд монголчууд маань, монгол ахын дүүс маань, залуучууд маань, үр хойч маань талцаж хуваагдаад мэдэмхийрээд ингэж одоо айхтар ярьдаг, хэлэлцдэг. Энэ муухай жалга довны үзлийг бас байхгүй болоосоо гэдэг утгаар нь одоо яг түүхэнд бол цаг хугацаанд бол ийм одоо зүйлүүд болж исэн юм шүү. Бид нар тухайн цагтаа халахын ойрт хоёр бол гадна дотны урагчдын, гадна дотны улс гүрнүүдийн нөлөөгөөр хоорондоо одоо талцсан юм шүү. Бид бол одоо хойшид ийм байж болохгүй шүү. Ойрд нь халахаа итгэдэг, хайрладаг. Халах нь ойрдоо итгэдэг, хайрладаг. Ийм байгаасаа гэсэн ийм үндсэн концепцээр Дува History гэдэг нэвтрүүлгийг хийх зорилго бүрдэж байгаа маа. Бидний үеийнхэн хүртэл алдаа байдаг тийм ээ. Яг л галдан хааны дэргэд байсан юм шиг, зан озар богдын дэргэд байсан юм шиг талцаад байдаг. Энийг бол би жишээ нь нэг зүйлийг хэлэхээр та нар маань ойлгох байх гэж бодож байна. За дөрвөн ордын хаан, зүүн гарын хаан тулсын одоо хаан Галдан Бушигт хаан. Халахын маань нэгдүгээр одоо богд зан озар, халахын их богд. За энэ хоёр хүн бол үеэл ах дүүс юм аа. Энэ хоёрын хүний ээж нар бол торгуудын одоо шүхэр дайчин буюу Астраханд нүүж очсон. Одоо бидний мэддгээр одоо халимгийн шүхэр дайчны хоёр охин бол ханд жамц, юм магас гэж хоёр охин байжээ. Энэ хоёр хүний одоо ханд жамц бүсгүйг бол халахын одоо дүшэтэн гомбод орж гэргий болгож, хатан болгож халах руу залж авч явсан. Ханд жамч хатнаас нэгдүгээр богд зан озар төрсөн юм аа. За одоо төрсөн дүү юм агсаас Галдан Бушигт хаан мэндэлсэн юм аа. Тэгэхээр энэ одоо зан озар Галдан Бушигт хоёр бол төрсөн эгчдүү хоёрын хүүхдүүд юм аа. Тэгээ энийг бол та нар маань мдээгүй байсан нь мэдсэн бол бас нэгийг бодох байхаа. Оюун ухаандаа гэж бодож байна. Тэгээ энэ жишээгээр бид нар ямар одоо жалга довны үзлүүд байв, хагарал бутрал байв, хятадууд биднийг яаж хорлов, төвдүүд биднэрт одоо ямар нөлөө үзүүлв, Оросын улс төрийн бодлого ямар байв. За дээр нь бас одоо нэг одоо сонин зүйл бол бас одоо монголчуудын маань одоо тэр ахуй соёл тийм ээ. Бид нар л одоо 5 хантай, 7 хантай, 8 хантай дугуй гэрт амьдардаг нүүдэлчин одоо ахуй соёлтой ард түмэн юм аа. Тэгэхээр бидний одоо нүхэн өрчмөн асуудал ямар байсан юм бэ? Монголын хаад одоо яагаад одоо маш олон хөвгүүдтэй байв? Ямар одоо цаг үед одоо нүхэн өрчхүү хийгдэжээ? Сарны нарны тооллоор юу нөлөөлж ив? Тэр одоо тэнгэр шүтлэг бөөгийнхэн одоо арга зан үйлээр одоо тэр бэлгийн тооллын бүтэн сар 15-ны сарны үед ямар зан үйл хийгдээд одоо хурцл үлдэхэд хүүтэй болж ив. Ямар цаг үед нь одоо хурцл үлдэхэд охинтой болж ив. Энийг одоо ингээд шашин талаас нь, бөө мөргөл талаас нь, ахуй талаас нь, монгол хүний одоо насжилт, бие физиологийн онцлог талаас нь хүртэл одоо бид нар докторуудтай, эрдэмтдтэй ярилцах юм аа. За тэгээд эрхэм үзэгчдээ та бүхэндээ Дува History нэвтрүүлэг маань Нэм гариг бүрийн шөнийн 23 цаг 40-д хүрэх болно. За тэгээд шөнийн 23 цаг 40 минутаас шөнийн тэг 1 цаг 40 минутын хооронд бол хулган цаг байдаг. Юмны эхлэл байдаг. Манай Монголын одоо 6 тооллоор, цаг тооллоор бол хулган цагийг өдөр эхэлдэг гэж үздэг юм аа. Тэгэхээр Нэм гариг бүрийн хулган цагт уулзцгаая.